Улсын хурал бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж чадахгүй гацаанд орчоод байна. Энэ удаагийн их хуралд 3 бие даагч улсын хурлын гишүүнээр сонгогдсон. Тэд саяхан бие даагчдын зөвлөлөө байгуулснаа зарлаж байсан бол өнөөдөр төрийн тэргүүн улс төрийн намуудад хандан уриалга гаргажээ. Улсын хурлын сонгуулиудад сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хурлын бүтцийн байгууллага, төр засгийн эмхлэн байгуулах хангалттай цаг мөчөө. Гэтэл улсын хурал суудалтай намууд хоорондоо ойлголцохгүй, ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээр хуралдахгүй төрийн ажлыг гацаах боллоо гэж бие даагчид үзэж байгаа юм а. За түүнчлэн сонгуулийн бодлонтой тойргууд дээр сонгуулийн ерөнхий хороо шудраг бус хандаж байгаа. Үүнийг цаг алдалгүй шийдэхгүй бол орон нутгийн болон ерөнхий хэлшийн сонгуул хуулийн дагуу шудраг болно гэдэгт итгэхэд бэрх байгааг тэд онцолжээ. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч болон улс төрийн намуудад хандан уриалга гаргаснаа танилцууллаа. Иймд Монгол улсад ажилтсан төрөө бэхжих, төлөвших нэг үндэс болсон чөлөөж ярьсан сонгуулийг мөнгөний нөлөөнд автахгүй хуулиа чам баримлах зөв зарчим тогтооход анхаарч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг эрхэм үндэт ерөнхийд танд уриалж байгааг хүлээн авна уу. Хоёрт нь улсын хуралд шинээр сонгогдсон гишүүд эх орон ард түмнийхээ хөгжил сайн сайхны төлөө зүтгэхээр ард түмний төлөө болсон билээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, өвөлжтийн мэтгэл ажил зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлууд та бидний нэг ч өдөр алдахгүй шамдан ажиллахыг шаардж байна. Иймд намынхаа эрх ашигыг хойш тавьж ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг тасдуулахгүй явуулах алхам хийж зөвшөлтөд хүрэхийг улс төрийн намуудад уриалж байна. Бие даагчдын зөвлөлөөс энэ асуудлыг хайн хагалж, хэлж ярьж ойлгуулахгүй бол өнөөдөр энэ бол одоо иргэдийг мань үнэхээр цөхрүүлж байна. Олон бэрхшээлтэй асуудлууд цаашаа тулгархаар байдалтай байна. Энд чинь ингээд цаашаа аймагуд руу, сундууд руу, дүүргүүд рүү дандаа ингээд гидийгээс уучдаг болчвол яа. Нэг нь одоо 1-2 өдөр хүлээхгүй адгаал, нөгөөх нь хөөгд гаргацсан юм шиг гаднаа гэрийн гаднаас орилоод бид аль нэг намыг зөвтгөж юм уу буруутгаж ярих гайгүй. Хамгийн гол нь намуудын хоорондын зөвшөлтсөл хэрэгтэй байна. Энэ тохиролцооноос болж иргэд хохирох ёсгүй. Энийг бид уриалж ингэж мэдэгдэж байгаа. Улсын хурал биедан гарч ирсэн 3 гишүүн бие даагчдын зөвлөл байгуулсан. Тэд бие даагчдын зөвлөлөө ээлжлэн удирдахар болсон байна. Эхний ээлжинд Ганбаатар зөвлөлөө удирдан чиглүүлэх юм байна. За аливаа асуудал гуруулаа нэгдсэн нэг байр суурин дээр зогсон. Ингэхдээ олонхын сандар асуудал хандхаа хэлсэн. Өөрөөр хэлбэл 3 бие даагчийн 2 нь дэмжсэн тохиолдолд асуудал шийдэгдсэн гэж үзэх нь. За бие даагч даваасрангийн хувьд төсөв эдийн засаг нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хоронд ажиллах саналтай байгаа гэдгийг уламжлаа. Харин боловч чулууны хувьд байгаль орчин хүнсгэдэй аж ахуй, эдийн засаг төсвийн байнгын хоронд ажиллах саналтай байгаа. Ганбаатарын хувьд нэн төрөнд нийгмийн бодлого